Би бол тэр зөв хангаа гэдэг сумын. Тэгээд тэр нөгөө Доон гэдэг уулан дээр хон хариулж явахдаа тэн чинь ус мус их ховор. Тэгээд энэ хангахын уулын ноён ойгод алтан дуулга гэдэг. Энэ одоо уур амьсгалын өөрчлөлт энэ дулаар болохоос өмнө мөнх застаа байдаг байсан байнгын. Тэгэл тэр засыг очиж долоож идэх юмсан. Тэр засан дээр нүцгэлэл идэх юмсан гэж мөрөөддөг байсан. Аама намайг төрөхт ногоон онгоцоор Улаангомоос аваад 7 хоногт хөөхөд хангахын уулынхаа дээгүүр уус нуурынхаа дээгүүр ингэ явж байсан учраас Цэлмэг далаа гэж ийм сайхан нэрийг хайрлсан. Миний хувьд болохоор 2012 онд энд цэргийн их сургууль төгсөөр би эрх зүйч мэргэжилтэй. Тэгээд манай эхнэр энэ байгаль орчны салбарт ажиллаад энэ хангахын хамгаалалтаа газар тэгээд ажилд ороод би эхнэрээ дагж ирсэн. Тэгээд ер нь сарын дараа энэ байгууллага байгаль хамгаалагчаар анх ажилд ороод тэгээд энэ байгаль хамгаалах ажилд ерөнхийдөө өөрийнхөө бие сэтгэлийг зориулж эхэлсэн. За манай эхнэр үгээр хамт ажилладаг гэсэн 7 жил. 7 жил энэ хангахын нуруу, хяргас нуур, алтан ис энэ хариуцсан хамгаалж байгаа тусгай хамгаалалтаа газар нутгийг хамгаалах ажил тууштай 14 жил ажиллаж байна миний бие. Нэг зүйл байгаа штэ. Жижиг өгөөд зөв зүйлийг олон удаа давтаж хийх юм бол маш том амжилтанд хүрнэ гэж. Уулна санаа ол ураг санаа ёмашиг уртас урт сайхан нуруунууд харсан хүнний сэтгэлийг бид нар бол өвс идэж усуудаг юм аа. Яагаад гэвэл энэ байгальд байгаа тэр хэмжээний өвсийг бол мал нь идэж гин. Энэ байгальд байгаа тэр усыг мал нь ууж гин. Тэгээд тэр малынхаа одоо сайхан эрүүл мах бид нар идэж гин. Дээрээс нь одоо бид нар тэр сайхан байгальдын сайхан газар тариалал эрхлээд урлаа үйлдвэрлэж гин. Энэ бүгд бол энэ байгалаас хамааралтай учраас бид нар бол байгаль их дэлхийг хайрлаж хамгаалах нь хамгийн их хэрэгтэй гэж би бодож явдаг. Хангахын нуруунд чинь байгаль хамгаалагчийн нэг байртай энэ хойно билүү гэдэг газар байдаг. За тэгээд хяргас нууран дээр нэг хөвөн дээр нэг байгаль хамгаалагчийн байр байдаг. Дээрээс нь манай нөгөө сумын өндөр хангаал сумын нөгөө хангахыг тойрсон сумууд чинь нөгөө отрын байр гэдэг адуучдын байр нөгөө орон нутгийн зөөр нь байрчдаг. Тэгээд тэнд нь бид нар нөгөө эргүүл хяналтаас гүйцэтгэх нь хулгай антаа тэмцсэн. Хэлбэр дурны явсан. Мөхөл гэд хөдлөв. Намайг төрөл ингээл. Зөвхөн дандаа. Айч бүр хэвтэр байна шүү дээ. Маш хааж юм байна даа маа. Ояа гэнэ сайхан даалдаа. Байгалийн чулуугаар бичих юм бол. Энэ гэнт анзаахгүй үдэн чинь бүдэм. Тэгэхээр бид нар шиг хэдэн дэлхийтэй вэ? Ганцхан дэлхийтэй. Тэгэхээр бид нар дахиад ер нь дэлхий олдох лөө. Тэгэхээр бид нар дахиж дэлхий олдохгүй шүү. Тэгэхээр байгаа цорын ганц дэлхийгээ бид нар хайрлах хэрэгтэй. Тэгэхээр би та хэдээс нэг асуулт асууя. Энэ дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлт гэж яг юу хэлээд байгаа юм болоо? Дэлхийн чиглэлтэй хүнтэй адилхан хүний дээр илдэг зүрх өөрөөр сатаа гачханууд нь яаж явагддаг вэ? За тэгээд өнөөдрөөс хүүхдүүдтэй бас сайхан олон илтгэл хэлцүүлэг хийлээ.
Хүүхдүүд бас энэ дэлхийн дулаалал байгаль орчны дөрөөдлийн чиглэлээр зөндөө олон шинэ санаачлагыг бас хийж ажилладаг байгаа. Тэр манай энэ бүс нутагт бол одоо бэлчээрийн дац ихсээ. Энэ юутай холбоотой бол одоо мал аж ахуй бас ихссэнтэй холбоотой. Хөрсний дөрөөдөл зөвлөлт бий бас болж байна. Тэгээ энэ маань одоо бас дэлхийн нийтийн одоо асуудал болоод байна. Ингэснээр усны амостол бий болох ган, зууд, салхи, шуурга, байгалийн одоо давагдшгүй янз бүрийн хүчин зүйлс болох юм аюултай. Монгол орны хэмжээнд олон төрөл зүйлийн биологийн төрөл зүйлийн ан амьтад байдаг. Тэдэн зориулан байгаль хамгаалах ажилд хамгийн одоо шилдэг шийдлүүдийн нэг бол энэ хөв цөөрөм байгуулах ажил байгаа. Тэгээ хөв цөөрмийг бол одоо байгалийн одоо материал ашиглаад дээрээс нь ус нэвтрдэггүй ийм материалыг ашиглаад хийдэг. Энэ маань яг хөвгтөр энэ бороо засны усыг одоо тогтоож энд нь хөрөмтлөөж авах зорилготой. Ингэснээрээ энд одоо 1 тонн 2 тонн ус хөрөмтлөгдөж зэрлэг амьтдын одоо гундаалах энэ боломжийг бас ингэж бүрдүүлж байгаа. Манай бүс нутагт бол одоо 1970-80 оны үед энэ хангахын уул баруун өвөрдөн жишээлбэл 30 гаруй болог одоо чөлөөтэй ингээ урсдаг байсан. Гэтэл одоо уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалтай холбоотой, дээрэс нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой тэр булаг маань одоо цөөрч одоогийн яг байдлаа гарч байгаа булгын тоо нэг 4-5 булаг л гарч байгаа. Сүлжилтөд тэмцэх энэ ажлын хүрээнд бол энэ булаг шандын эхийг хамгаалах ажил хамгийн чухал байдаг. Булаг шандын эхийг хамгаална гэдэг нь бол хүм малын ундны усыг доктортой байлгах зорилгоор ингэж хашиж хамгаалж байгаа. За энэхүү булгийг яагаад хашиж хамгаалж байгааг гэвэл одоо мал амьтны гიშгэх одоо бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор. За мөн монголчууд бол эрт дээр үесээ уламжлалтаас энэ усны одоо ариун байлгах гэсэн ийм зорилгоор бас энэ усыг бас дээдэлж ингэж хамгаалдаг байгаа. Одоо булгийн эхэнд байгаа усны судал сувгийг таслахгүйгээр одоо ингээд арматурын төмрөөр зангидаж газрын хөрсийг эвдэхгүйгээр ингэж байгальд ээлтэй аргаар хашиж хамгаалдаг байгаа. За нөгөөдөөр энэ дэлхийн уушг болсон ой модыг бас их хэмжээгээр одоо тайрч огтлох энэ асуудал бас уур амьсгалын өөрчлөлт зөвлөлтөд бас сөргөөр нөлөөлж байгаа. За энд байгаа энэ модыг ингээд тайраад авлаа гэхэд энийг бол усыг алдагдуулахгүй тулд ингээд битүүлж будаж ингэж шороо асах ёстой. Өөрийн гээгнээс үдшийн бүрийн хүртэл сайхан байгаль эх орноо хамгаалж ажилдаг жинхэнэ эх оронч, жинхэнэ баатарлаг хүмүүс бол энэ байгаль орчны салбарын хүмүүс байдаг.
Энэ бол тусгай хамгаалалтын газар шүү. Болгоомжтой байгаараа гэдэг үднээс ингээд тэмдэглэжүүлэлтийн баг нь хийдэг байгаа. Хууль зөрчигчдөөс урьдчилан зэрэглэж байгаа. Тэгээд энэ байгалыг зөвхөн байгаль орчны хүмүүс биш. Хүн бүхэн хамгаалах, хүн бүхэн энд оролцох хэрэгтэй. Өнөөдөр таны байгаль орчны төлөө гаргасан нэг шийдвэр бүхэн маргаашийн хүн төрөлхтний амьдралд чухал үүрэгтэй.